Сайн жишг гэдэг нь иргэн хүн өөрийн сэтгэл, зүрх, зориг, мөрөөдөл, шаргуу хөдөлмөр, тооцоо судалгаа, нийгмийн хариуцлага, үр ашиг, сэтгэл ханамжаар бий болгосон шилдэг бүтээмж, үнэт зүйл, тэргүүлэх стандарт юм. Энэ нь ямагт тухайн салбар чиглэлийнхээ улаан шугам дээр тэргүүлэгчийн байр суурийг тодорхойлж байдаг. Иргэд сонирхлоороо нэгдэж, сайн жишгийг бүтээж түгээх замаар хамт даврагшлах нь хөгжлийн хамгийн эрүүл бодиттой шийдэл юм. Сайн жишг бүтээж түүнийг хишиг болгож чадах юм бол бид улсын хөгжлийн жишгийгч дорнод нутгаасаа эхлүүлэх боломжтой. Хүнс хөдөө аж ахуйн хамгийн тааламжтай нөхцөл бүхий дорнод нутагт салбарын сайн жишг юу байна гэж бид хайж, уулзаж, ингэж явсаар л байна. Ялангуяа хөдөө аж ахуй хүнсний салбарт жимсний аж ахуй чухал байр эзэлдэг. Ихэнх жимсээ бид гадаадаас импортоор авдаг. Цаг агаар хөрсний хамгийн таатай нөхцөл бүхий дорнод нутагт жимсний аж ахуйг түгээж өргөжүүлэх боломжийг маш чухал юм а гэж үзээд энэ удаагийн дугаарт Хэрлэн голын алим төслийн ахлагч, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн менежер, Хэрлэн сумын 2 дугаар хогийн иргэн Дулмын Сэргэлэн Баатрыг онцолж байна. За өнөөдөр бид энэ удаагийнхаа дугаараар жимсний салбарт тухайлбал манай Месүтийн мэргэжилтэн Хэрлэн сумын 2 дугаар хогийн иргэн яг алимны тариалт, алим жимсний талаар мэргэшээд байгаа Сэргэлэн Баатартайгаа уулзаад байж байна. Тэгэхээр бид бол ингэж яриад байгаа шүү дээ. Ер нь бол бид нэг юм төслийн хэмжээний ажил хийя. Өөрсдийнхөө сайн дураар. Тэгэхээр салбараас яг одоо дорнотод үнэхээр жишг болох хэмжээнд өөрөө тоосоо судалгаагаа хийгээд, өөрөө үе шатаа тодорхойлоод, өөрөө ингээд туршилтаа хийгээд, тэгээ өөрийн үнэт зүйлийг бий болгоод тэгээд яг өөрийн гэсэн брэнд, өөрийн гэсэн тийм бодиттой юмыг бий болгоод энэ салбарын хөгжилд хувь нэмрээ оруулъя гэсэн ийм улсуудыг сонгож яваа юм. Тэгэхээр ер нь жимс мод тарьдаг улсууд дорнотод олон байвчиг яг ингээд төрөлжүүлээд эхнээс нь судалгаагаа хийгээд цаашаага яг ингэнэ гэж тооцоогоо хийгээд ингээд явж байгаа аж ахуй маш ховор. Яг жимсний салбараас бол өнөөдөр Сэргэлэн Баатрыг бид нар энэ чиглэлээр нь онцолж байгаа юм аа. За өөрсдийн шаргуу хөдөлмөрөөр жимсний мод тариалж ирсэн айл, өрх, иргэн цөөнгүй байдаг. Гэхдээ яг Сэргэлэн Баатар шиг тодорхой зорилготой төлөвлөлт судалгаа, бүтээмжид тулгуурсан тууштай урагшилж байгаа. За өөрийн гэсэн дорнод нутагт үр өгөөж өгөх онцлогтой ийм жишг бүтээж байгаа хүн энэ салбарт ховор байна. За дэргэд манайх шинд бол нэг алим чавганы нэг 3 төрлийн нэг 20 гаруй сортын мод байна. За энд болонгууд ихэд Красноярский хотоос оруулж ирсэн Монголд бол 2011 онд нутагчсан сортынхон гэрчлэгээ явсан оюуна гэх сорт байна. Ер нь алимны мод бол ихэд 3 төрөл байгаа даа. Торнун алим, бэсрэг алим, давжин алим буюу манайхны хэл зайлснаар арнитик гэдэг. За тэгээд энэ моднууд бол дандаа нэг 4 настай суулгачуд одоо 2 дахь жилдээ бол жимсээ хураасан. Дунджаар бол одоо нэг энэ модноос бол нэг 11-2 кг алимны гарцтай байгаа. Ер нь цаашдаа ингээд алимны мод бол ерөнхийдөө доктортой нэг 50-60 жил бол жимсээ өгнө. Ер нь яг насжилтын хугацаа бол нэг мод бол нэг 70-аас 80 жил үздэг. За тэгээд нэг модноос гарах гарцын одоо бэсрэг алим гэх юм бол ерөөдөө нэг дунджаар болонгууд нэг 70-аас 90 кг ч юм уу. Арнитик бол бас нэг 100-аас 120 кг ч юм ингээд ерөөхдөө дундаж тийм юу байна. За яг Монгол улсын хэмжээнд бол нэг модноос одоо ингээд гарсан жимсний гарцын дээд хэмжээ бол нэг 135 кг гэж үздэг. Тий. Нэг юм мод бол одоо өндөрнүүлэг дээшээ нэг 6-аас нэг 7 м орчим. За тэгээд дитмийн буюу тойргийн араа туснууд нэг 3-аас 3.5 м орчим ингэж өчрөө ингэж тэлж ингэж
ургадаг. За жимсний хэрэглээ жил ирэх тусам өсөж байна. За иргэд маань бүгд өмчлөлийн газартай. За ийм нөхцөл дор хаяхад өрхийнхөө хэрэгцээг хангах боломж бас манайд өндөр байгаа юм аа. Гагцхүү бусад салбарт байдаг өнөөл төрийн ухаалаг зохицуулалт, нийгмийн хандлага ойлголт, технологи мэдээлэл, уламжилт болон орчин үеийн стандарт шийдэл, за дээр нь ууггүй хөдөлмөр, эрсдэл давах чадамж зэрэг олон юм дутагдсанаас энэ салбарт бид бас л масс үйлдвэрлэлийн хэмжээнд шилжих байдал удаашралтай хэвээр байна. Тэгээ ер нь яг хуу тухайн айдвар өрхийнхөө хэрэгцээг хангахын тулд бол заавал нэг 5, 10, 20 ширхгээр нь үл ингээд модыг тарих нь гол чухал биш. Гол нь болонгууд тухайн модын гарчгаа жимснийх нь ургацынх нь хэмжээ ямар байна вэ? Тэрийг өөрөө яг зөв өсөлт хөгжлийг нь яг өөрөө зөв дэмжиж ургуулж чадж байгаа. Эхний нэг 3 жилдээ яг арчилгаа ордлогоо нэг өвчин хортон шавжид нэрвдгээс нь илүү сайн хамгаалж чадж гэнэ гэдгээс хамаарат тухайн нэг модны маань зөв хөгжих, зөв титэмлэх гол үндэс суурь маань бас тэндээс эхэлдэг. Модыг л ер нь аль болох нэг зөв ургалттай зөв титмийг нь хөгжлийг нь дэмжиж ургуулах нь бас чухал байдаг. Тийм учраас бол ер нь модыг нэг 2 настайгаас нь авахгүйдаад өчрийн танал тарилтуудыг хэлбэржүүлдэг үл хийж эхлэн тэгжээж нэг үндсэн мод маань нэг өөрийнхөө хэв шинжид буюу ерөнхийдөө модыг бол одоо яг хуу 3 үндсэн хэв шинжид хувааж байгаа. За модлог мод, мөчрлөг мод, бутлаг мод гэдэг. Яг хуу одоо жишээлбэл энэ алюмины бэсрэг алюм, торнон алюмины мод бол ерөнхийдөө модлог модонд ордог. За энэ модыг нэг дор нь дитмэлж ургаж байгаа үндснээс нь ургаж байгаа тэр мөчрүүдийг нь ингээд танал тайр хийхгүйгээс болоод нөгөө мод маань нөгөө мөчрлөг шинж рүүгээ орчдөг ч юм уу. За одоо тэгэхээр үндсэн нөгөө модлог мод маань ингээд ороос нь сагсааж ургаад ингээд ирэхлээр өөрийнх нь үндсэн хэв шинжийг алдагдаад мөчрлөг болоод биологийнхаа өвдөртөл ингээд өөр хэв шинжид болоод ингээд орчиход. Тэгэхээр аль болох тухайн мод маань яг ямар хэв шинжтэй мод ба гэдгийг нь илүү сайн тодорхойлоод тэрнийхээ өрөөнд мөчрлөг модыг бол илүү мөчрийг нь дэмжиж ургуулна, модлог модыг бол илүү нөгөө мөчрийн танал тайралтыг нь хийж хэв шинжид нь ингээд оруулж ургуулах жишээтэй. За жимсний мод сонирхдаг хэн ч вэ? Өөрийн гэсэн сорт, нутагсан жимсийг бий болгох боломж манайд байна. За жимс үр дотор олон сорттой. Жишээ нь та чавга сонирхдаг бол чавганыхаа үрийг гаргаж авна, өрслүүлж боожуулна. За тэгээд нутагсан сортуудаа тариалж өөрийн аж ахуйг бий болгох энэ бол жинхэнэ жишг бүтээж байгаа хэрэг юм. Харин бид аль болох хурднаар жимсний модтой болох их урлагтай болохыг хүсээд тааралдсан суулгасан моднуудыг хөдөлж авдаг. За мод жимсний аж ахуйн мэдлэг ойлголт бас бидэнд хомс талтай байгаа. За Сэргэлэнбаатар гэхэд зөвхөн алим чавганы модыг доронтод суурьшуулах чиглэлээр 5 жил судалгаа хийж байгаа. 2018 оноос хойш нийтдээ бас 500 гаруй өрх айлд суулгац түгээгээд нийтдээ 1000 гаруй суулгацыг хашаандаа суурьшуулад байна. За эндээс 700 суулгацыг л баталгаатай ургана гэж ярьж байгаагаас үзэхэд ямар ч байсан тодорхой эрсдлийг тооцоод нэлээд судалгаатай ажиллаж байгаагийн жишээ. Одоогийн байдлаар яг миний хувьд бол жилдээ бол 1000 суулгац залгаа хийж байна. За энийг яг одоо энэ хөлөмжөнд ургасан болон гаднаа талбайд ургасан энэ практик туршлагаасаа ингээд харах юм бол ер нь бол 70-80% ургаж байна. За энэ ургасан мөчр маань болонгууд эргээ задгаа талбайд гарна. Задгаа талбайд гарахад тухайн мөчр маань бас суулгац маань хэдэн суулгац нь бас ингээд эрсдгийг бол би бол тэрийг бол бас хэлж мэдэхгүй байна. Тэгэхдээ яг миний одоо ингээд тооцоолж байгаагаар бол ерөнхийдөө 2030 он гэхэд бол Дорнот аймагт би 5000 ширхэг энэ алим чавганы ийм модтой их цэцэрлэгийг ингээд хүлээлгээд өгье гэж зорж байгаа. За тэрэнд хүрэхийн тулд альва зүйл чинь алхамтай байх хэрэгтэй. Эхний жилдүүд за би ер нь бол одоо ингээд ойрын 3 жил буюу 2006 он хүртэл бол тухайн талбайдаа бол би 500 суулгацыг бол ингээд шилжүүлэн гаргахд бол бас боломж байна. За тэгвэл 2026 он 26 он гэхэд 1500 суулгацтай бас ийм алим чавганы цэцэрлэгт бий болох нь байна. За тэрнээс цаашаа болонгууд бас нөгөө арай илүү их мод маань бас илүү олширч байгаа учраас жилдээ үл 2000 суулгацын тийм залгааг бас ингээд амьдруулах бас тийм боломж бас нөөц бас судалгаа байгаад байгаа. Ер нь л тэгээд 2020
26 оноос хойш 1500 суулгач дээрээ за нэг жилдээ би нэг 1000 суулгач талбайдаа тарина гэж бодоход 2029 он гэхдээ би нэг 5000 суулгачийг бол таад их цэцэрлэгийг бол бас нэг Доронтой аймагта байгуулчих нь гэсэн тийм зорилго. Ер нь алим чавганы модыг бол заавал залгаагаар ургуулдаг. За ер нь бол үндсэн технологи нь ерөөхдөө ястай модыг ястайд, үртэй модыг үртээд гэж ерөөхдөө яадаг. За үртэй модон тэгэхээр ерөөхдөө энэ алюминий модыг бол голцоо дандаа нь үрлэн дээр залгаа хийдэг. Үрлэний мод нь бол ерөөхдөө эхлээ үрээ цайруулахаас илүү нь эхэлж байгаа. За тэгээд миний хувьд бол ерөөхдөө 2018 оноос хойш эхлээд яг энэ өөрөө ингээ сонирхоод энийг хобби болгоод ингээл залгалт хийж ингэж эхэлсэн. За тэгээд өнөө жилүүл яг би нэг ерөөхдөө хоёр талбайд оршилт хийсэн. За ингээд энэ задгаа талбайд ерөөхдөө ингээд залгалт хийгээд мөн хөлөмжийн дотор бас ингээд залгаа хийсэн байж байгаа. Нийтдээ ер нь яг энэ хоёрыг гол ингээд хоёр газар хийдэг нь яаж юм бэ гэхээр ерөөхдөө ургалтынх нь бүтцэн нь ямар шүү байх нь тий гэдгийг л ингээд харах гэж зорьсон. За тэгээд ер нь ингээд задгаа талбайд ингээд юу залгаа хийхдээ ерөөхдөө ингээд дундаж өндөрнөл нэг юмрхөө 80-90 см орчимтой яг ингээд ургаж байна. За тэгээд одоо хөлөмжинд байгааг бол ерөөхдөө ингээд харахад бол одоо метр 50 орчимтой ингээд ургалтын хувьд нь илүү нэг эрчимтэй ингээд сайн явагдаж байна. Тий. Ер нь залгаа хийхдээ бол ерөнхийдөө нэг хоёр янзаар хийж байгаа. Хоёр төрлөөр ер нь юу нахаа шигтгэх буюу мөчрийн залгаа гэсэн хоёр төрлөөр хийдэг. За Доронт манай энэ аймгийн хэмжээнд бол ерөнхийдөө яг мөчрийн залгааг бол ер нь 5 сарын 10-наас нэг 5 сарын 25-ны хооронд хийхдээ яг тохиромжтой яг сайхан ингээд амьдрч байна. За ер нь яг энэ хугацаа бол одоо манайхнаар хэлж зайсан бол яг нэг хосны шүүс гүйлт гэж ярьдаг. Хосны шүүс нь яг энэ хугацаанд яг ингээд залгааг хийх юм бол илүү бас яг нөгөө нэг амьдрч чадж байна. За хаврын залгаа байна. За энд болонгууд ерөөдөө энэ доотлын энэ хэсгийг бол залгуурах гэж байгаа. Энэ одоо энэ үндстэй хэсгийг бол энийг энэ дээшээ энэ залгацсан энэ хэсгийг бол титэм хэсгийг бол залгуурах гэж байгаа. За энэ хоёр нийлжээж нэг юм алюминий мод болдог. За энэ бол одоо алюмишаа гэдэг шар алюминий сорт. Энэ юуны Красноярская хотоос авторсан. Ерөөхдөө манай хашаанд бол яг энэ алюминий яг их мод бол нэг 70 орчим ширхэг мод байгаа. Эндээсээ бол би яг өөрөө ингээд мөчрөө бэлдээд авчдаг. За тэрнийхээ өрөөнд ингээд залгасан мөчр маань ингээд их сайхан. Ер нь нэг юм мөчрөөр залгаж байгаа тохиолдолд бол тухайн мөчрийг ерөөхдөө нэг 4-5 дахиатай авч бэлддэг. Энэ бэлдэх хугацаа нь ерөөхдөө нэг 11 сард бэлдэж болж байна. Эсвэл нэг 2 сард бэлддэг. За энэ бэлдсэн мөчр буюу энэ харандаага болонгууд яг доктор нэг тийм температурт хадгална. Тэгээ тэрийг хадгалаад 2-3 сар яг сайн найдвартай сайхан хадгалж доктор температурт хадгалсны дараа энийг яг нөгөө нэг залгаа хийх тэр цаг хугацаанд гаргаж ирж тэр хугацаанд амжуулж хийхгүй л бас энэ нөгөө мөчр маань өөрөө бас нөгөө нэг гэмтэх тийм эрсдэл байдаг. Ер нь бол бас нэг аль болох нөгөө мөчрөө ингээд сонгохдоо эрүүл тухайн жилд ургасан нэг настай мөчрийг ингэж авч ингэж сонгодог байж байгаа. За жимсний мод бол цаг агаараа эрсдэл нэлээд өртөмхий, за арчилгаа мэдлэг шаарддаг ийм онцлогтой. Мэдээж мод тарихад хамгийн түрүүнд ус, за дээр нь хашаа хамгаалалт тэгээд арчилгаа гэсэн 3 зүйлийг л бүрдүүлсэн байх учиртай. Үүнийг хүн болгон мэддэг. За модны стандарт технологиг хангах. За Монгол улсын стандарт сортын ангилал таарч байна уугүй юу? За энэ үхнийг тооцож суурьшуулсан ийм суулгацыг л бид борлуулах ёстой, бас худалдаж авах учиртай. За түрүү хэлснээр модны үрээ өөрөө гаргаж авна. За түүнийг цайруулна, үндсэн суулгацаа бий болгоно. Тэгээд залгана, хөрсөнд нутагшуулна гэд энэ мэд шатыг гүйцээж стандартын суулгацаа гаргаж авч зах зээл борлуулахад наад зах нь 3 жил зарцуулдаг. За суулгацын тодорхой мэддэггүй хүмүүс болохоор стандарт бус ийм аргаар суулгаагүй суулгацуудыг худалдаж авах нь түгээмэл байдаг. Ер нь бол ингээд мод нөгөө нэг одоо манайхан ингээд худалдаанаас авахтаа бас иргэдийн нэг бас нөгөө нэг өөртөө хүн нөгөө нэг адуу мал авахтаа нөгөө заавал нэг гарал үүслийг нь те одоо тэр айлын тэр адууны тэр азарганы тийм удмын тийм
одоо гүүнээс гарсан тэм унаг гэж ингэж авдаг. Тэрнтэй адилхан модыг ингээд тодтолдоод авахтаа за хаанаас тарьсан, хаана ургасан, ямар сортынх гэдгийг нь бас тэр нөгөө нэг гар үүслийнх нь илүү бас нэг тодорхой бас ингээд мэдж явах чухал хэрэгтэй байдаг. Тэгэхгүй нөгөө нэг одоо надаас нөгөө нэг айгүй их нөгөө хүмүүс ингээд асууж байгаа асуулт нь юу гэхээр би нэг 2 жилийн өмнө ингээд хотод явж байгаа, тэнд явж байгаа нэг юм мод аваад ирсэн юм, алюминий мод гэсэн. Одоо яг ямар модыг мэдэхгүй. Нөгөө мод нь ингээд бүр 2-3 метр болтлоо ингээд өндөр ургацсан. Тэгээд ямар сортынх нь гэдгээ мэдэхгүй. Тэгээд хүн гэдэг чинь яг мод тарьж байгаа бол тухайн модныхоо гарал үүслийг нь айгүй сайн мэдж явах хэвээр. Сорт нь яг ямар сорт, ямар жимс гарах юм, эслэг жимс гарах юм уу, чихэрлэг жимс гарах юм уу, жимс нь одоо нөгөө нэг сортынхоо нөгөө нэг улаан газартай шар ногоон ч юм уу тийм жимстэй явах юм тэрийгэ мэдэхгүй. Алюминий мод гэдэг ердөө нэг мод гэдэг өөрхөн сэтгэл хөдлөлөөр тэр явж явах зураа ингээд тодтолдоод авчдаг. Тэр модоо тэгээд ирээд нөгөө нэг яг бас нөгөө нэг ургуул харах технологиг нь мэдэхгүй. Суулгацынхаа бас яг нөгөө нэг хөрсөндөө суулгах нөгөө нэг стандартыг бас ингээд мэдэггүйгээс учраас тухайн мод маань бас ирээд нөгөө нэг жил эхний жилдээ ургаад юм 2 дахь жилээс бас ингээд юу үхэх жишээнүүд тохиолдолд тий. Тэгвэл одоо нөгөө нэг тухайн мод маань нөгөө эхний жилдээ ингээд одоо хүмүүс тэгээд эхний жил ингээд суулгасан жил зундаа айгүй сайхан гоё ингээд цэцгэлээд ургасан навчилсан гоё ингээд урсаа ингээд 2 дахь жилээс ингээд тухайн мод маань ингээд үхчихлээ энэ яава буруу тарьсны ах уу гэд. Манай Монгол орны нөхцөлд үл ирэхэд модыг үл ирэхэд нэг 2 нөхцөлд ирэхэд тарьж л да хавар намар гэдэг. Яг тэгээд модыг нөгөө нэг хавар илүү нөгөө төлхөө тариад байгаа. За яг хуу миний үзэж байгаа туршлагаас болонгууд мод нөгөө нэг хавар болохоор яг нөгөө нэг газар хэсээд хөрс хэсээд тэгэхээр яг тэрнтэйгээ тухайн мод маань нөгөө хөрснөөс өөрийнхөө нөгөө усан хангамжийг татаж эхэлдэг. Өөртөө нөгөө хэрэгтэй тухайн жилдээ хэрэгтэй нөгөө нэг газараасаа фосфор, кали, магний гэдэг өөрт хэрэгтэй нөгөө химийн элементүүд болон тэр өөрт хэрэгтэй шимт хичээлтэй бодисоо ингээд юу татаж эхэлдэг. Яг тэр хугацаанд нь болонгууд нэг газараас нэг газар руу шилжүүлэн суулгалт ч юм уу эсвэл тий өөр нэг тийшээ ингээд тээвэрлэж автраад өөр газар ингээд нутгшуулах маягаар ингээд суулгахлаар тухайн мод маань яг тэр нөгөө нэг тухайн хугацаанд нэг шимт хичээлээ ингээд татчихсэн тэр инерцээрээ тухайн зунаа ургадаг. Тэгээд дараа жилээ нөгөө нэг ургахгүй байгаа нөхцөл нь яагаад гэвэл тухайн мод маань тухайн жилээ тэр ургаж байгаа хугацаанд тухайн тэр модыг стресстэй хугацаа гэж байдаг. Мод нөгөө нэг газараас нөгөө газар руу ингээд шилжүүлэн суулгаж байгаа учраас нөгөө стресстэй. Тэр стрессийг нь хугацааг нь ингээд нөгөө нэг даван туулах тэр нөгөө дэмжлэг үзүүлэхгүй. Яг тэр хөрснөөс авчаасан тэр шимт хичээлтэй бодисыг нь тэр хөрсөнд нөгөө нэг өгөхгүй учраас нөгөө тухайн мод маань стресстэй. Тэр стрессийн нөгөө давах хугацаагаа нөгөө нэг давж чадахгүй учраас өөрөө нэг өөрт байгаа нөгөө шимт хичээлээ бодисоо ингээд шавхаад тэгээд ингээд өөхөх эрсдэлд ороод байгаа. Надаас ингээд суулгаж авчихаа ингээд өрхүүдтэй иргэдтэй болонгууд тухайн модыг нь хавар намартаа танал тарилтыг хийж өгдөг. Яг хаврын эд нөгөө идэвхтэй ургалтынх нь хугацаанд яаж арчилдгийг, яаж хортон шавьчнаас яаж хамгаалдгийг тэр бас заавар зөвлөгөөг нь газар дээр нь очиод хэлээд өгдөг ч юм уу. Эсвэл яг суулгац авчихаа тохиолдолд бол өөрөө завтай үедээ шууд очиод тухайн суулгацыг нь суулгаад өгөх төрөл тийм юуг. Энэ үднээс бас надаас бас ингээд алим жимсний мод авчих хүмүүс бас илүү бас тийм сэтгэл ханамжтай байдаг. Ер нь бол надаас авсан тэр модны мал ер нь дорн тамхитул хэлэхдээ бараг 100% ургаж байгаа гэж бараг өөрөөр хэлэхэд бас бахархалтай байна. Ер нь бол надаас авсан тэр хүмүүс л дандаа л моднууд нь ургасан. Ер нь бол одоо эхнээсээ ингээд үр жимсээ ингээд хүтээд эхэлсэн байж байгаа. Тэгээд илүү нөгөө нэг алим чавганы мод тарина гэдэг чинь хүнд нөгөө нэг өрхийн нөгөө аж ахуйн сэтгэлийг илүү дэмжиж байгаа. Тухайн айлын нөгөө нэг юм жоохон 2-3 настай 4 настай хүүхдүүд чинь тэрийг яг өөрөө багасаа ингээд арчлаад ингээ услаад тордоод хордон шавжийг ингээд өөрөө хараад ингээд хамгаалаад ирэхлээрээ нөгөө нэг илүү тийм нөгөө аж ахуйч тийм сэтгэлгээ хөгжөөд одоо жишээлбэл одоо манай 2 хүүхд төртөл ингээд энэ модыг яг л ингээд 2-3 настайгаас эхлээд тарж эхэлсэн. Одоо ингээд яг ургаад эхлэхээр үр жимсийн ингээд хүртээд ирэхлээр нөгөө гадны нөгөө янз бүрийн сонирхож байгаа хүмүүс ингээд орж ирээд ингээд хөө ямар гоёыг ургацсан байна. Ингээд болдгийм үү гэд ингээд тэнгууд ахаа наад чинь болоог үр жимс нь арай боловсрох хугацаанд төдөнд гэд нөгөө нэг үр жимсийн нь боловсрох хугацааг нь хүртэл бүр ингээд мэдээд авцсан. Тэрийг үл яг ингээд хүүхдүүд өөртөөхөө сонирхлоор ингээд дагаад яг тухайн өрхийг ингээд бас илүү тийм аж ахуй сэтгэлгээнд бас хөтлөж байгаа бас нэг арга гэж би бас үзээд байгаа.
За тэр мод энэ хөтөлбөрийн хүрээнд харж байхад эргэлт арилжааны модыг бол ихээхэн сонирхож байгаамаа. За энэ хөтөлбөрийн хэдэн хувь нь одоо жимсний мод байх вэ? Аймаг энэ хугацаанд нийтдээ 20 сая мод тарина. За Цайгулсан хот гэхэд үүний 10 саяыг тарих ийм төлөвлөгөөтэй. За энэ жимсний аж ахуйг өргөжүүлэх ямар бодлого байна? Борлуулах, боловсруулах тал дээр алсан харж хэрэгжүүлж байгаа арга хэмжээ байна уу? За хот орчимд айл өрхүүдэд хэдийн хэмжээний жимсний мод аж ахуй бий болгож ээж бид ямар жимснийхээ хэдэн хувийнхаа хэрэгцээг хангах вэ? За үүн дээр газар зохицуулалт төлөвлөлт нь байна уу гэх мэт олон асуудал гарч ирж байна. За эндээс харахад ерөөсөө бид нар хэрвээ нэгдсэн бодлого, нэгдсэн төлөвлөлт, уялдаа холбооны залгамж чанар гэж байдаг бол энэ тэнд бий болгосон одоо төрөл бүрийн моднууд, ойн зурвасыг Сэргэлэнбаатар мэтийн хүмүүст гэрээгээр хариуцуулаад ийм замаар газрын асуудлыг шийдэж өгөөд тэгээд тэднийг нэгдсэн бодлого, үйл ажиллагаанд татаж оруулаад за тэдний бий болгосон жишгийг нь түгээх, ашиглах нь хамгийн эрсдэлгүй арга гэж харагдаад байгаа юм аа. За тийм бодлого өгөө учраас жимсний аж ахуй болон нийтийн ногоон бүсэд тохиромжтой хөрстэй ихэнх газрыг өөр зориултаар ингээд олгоод дууссан байх жишээтэй. За энэ тарьсан компанижил тарьсан моднуудын ихэнх нь эрсдэлд ороод өгчгсөн байх нь олонтоо байна. За энд болонгууд ерөөхдөө Дорнот аймгийн хөгжлийн чиг хандлага яг нэг ногоон бүс байгуулахаар зорилтонд байдаг юм байлээ. Тэгээд энэний хүрээнд 2019 онд би яг энэ газар дээр ерөөхдөө нэг 5 гагийн хүсэлт өгсөн. Тэгээд энэ хүсэлт маань ерөөхдөө 2 удаа 2019 20 онуудад 2 удаа яг энэ газар дээр үл ингээд яг энэ Дорнот аймагта бас нэг алим чавганы модыг нутагшуулъя, ингээд их цэцэрлэгийг байгуулъя гэсэн тийм үдэл санаанд ороод ингээд газрын материал бүрдүүлж өгсөн боловч энэ маань бас ингээд аймаг нутгийн удирдлагуудаас ер нь л дэмжлэг авч чадаагүй. Тэгээд ер нь л нөгөө нэг материал бүрдүүлэхэд бол бас залуу хүмүүд бол бас хүндрэлтэй байдаг юм лээ. Даан дугаар нэг газрын албан дээр ингээд очихд бол ингээд өдөр болгон юм шаарддаг. Тэгээд альва зүйлийг нөгөө шууд нөгөө нэг хүнд ингээд хэлчихгүй. Өнөөдөр нэг тийм материал, маргааш нэг тийм материал ингээд хүмүүсийг нөгөө нэг ингээд яваад байдаг. Тэгээ энэ газар бол нөгөө нэг би яг ингээд авах гэж яагаад зорьсон бэ гэвэл одоо энэ ингээд хашаажуулчаад байгаа газар нь бол ёо Дорнот аймгийн Баян Бавж Барс гэдэг товцоо компани энэ тулангууд 2018 онд 1500 мод тарина гэдэг тухайн үед манай сургуулийн та хамтраад энэ хашааг болон энэ доторх модуудыг бүгдийг ингээд тарьж ирсэн. Тэгээд яг энэ суулгацуудыг бол тухайн Бавж Барс компаниас ингээд өөрсдөө автраад энэ хашаажуулалтын материалыг нь автраа манай сургуулийн хувьд энэ хашааг нь хийгээд ингээд энэ мод суулгах нүхрийн хүртэл ингээд ухаад явсан. Тэгээд анх нөгөө нэг энэ газрыг авах төрсэн сэтэл маань юу төрсэн бэ? Энэ нөгөө нэг хөрсийг ингээд ухаж явахт хөрс нь яг нөгөө нэг тэр тийм хар бор бутарсан элсэрхэг тийм хөрстэй яг нөгөө нэг байсан. Тэгээд тэрний дагуу би яг энэ дээр нөгөө өөрөө хуваараа хөрсний шинжилгээ хийлгээд үтсэн. Яг нөгөө нэг тийм мод тарих тийм тохиромжтой хөрсөөр гэж ингэж гарсан учраас бол энэ дээр би бас материал бүрдүүлж өгсөн байгаа. Тэгээд энэ маань нөгөө нэг 2 удаа бас ингээд хурлаар ороод бол ингээд дэмжигдэг. Энэ дээр бол одоо ер нь Бавжарс компани 1500 мод ер нь нэг 3 төрлийн 1500 мод тарьсан. Бургас, хайлаас тэгээд улиаз гэсэн ерөөхдөө 3 төрлөө. Одоо бол энд бол нэг 1500 модноос за нэг 40-50-ын ширхэг модл ургасан байгаа. Бусд нь л одоо ингээд ургаагүй тий. Тэгээд ингээд одоо та бүхэн ингээд харж байгаа энэ нөгөө нэг хашаанууд ингээд эвдрээд ингээд салаад орхисон. Ер нь бол энийг нөгөө нэг тухайн хавар ингээд суулгаад орхисон. Тэрнээс хойш ер нь арчилгаа тордолт бол ердөө нэг ч удаа хийж байгаагүй. Яг нь суулгаж байгаа үед нэг л удаа услахаа явагдсан баг. Тэгээд ингээд нэг юм хашаажсан юм талбай. Тэгээд энэ өмчнүүл яг нөгөө аймгийн орон нутгийн өмчөд байдаг. Тэгээд ер нь яг нөгөө мод тарина гэдэг бол одоо нэгдүгээрт нөгөө нэг хашаажуулалт хэрэгтэй. Хоёрдугаар толонгод услагааны систем нь байж хэрэгтэй. Гуравдугаар заавал тухайн зүйлийг арчил тордох хүн заавал байх шаардлагатай. Энэ ингээд талбай дээр харахад бол хашаажуулалт нь байна. Услага байхгүй, харах хүн байхгүй. Тэгэл ингээд нөгөө нэг мод маань нөгөө арчлах хүн байхгүй, услага байхгүй учраас ингээд ерөөхдөө нөгөө манай юу орон нутгийн хувьд ингээд модыг тарих биш, ийм мод ингээд бууслах ажлыг үл ерөөдөө ингээд хийгээд байгаа. Алим чавганы
модны ер нь аж ахуй эрхлэгтүүл нөгөө нэгдүгээр нөгөө газрын гадрах бас айгүй чухал байдаг. Хоёрдугаар толгод яг нөгөө газрах хэвлий энэ газар бол ерөөхдөө яг энэ Доронт аймагт бол нөгөө жимсгний аж ахуй эрхлэгчээр иргэдүүл яг хамгийн нэн тохиромжтой газар. Яг бол хөгжлийн шинжилгээгээр тэгж гарсан. Тэгээд ингээд хөөцөлтөд зүгээр энэ ингээд энэ орчмын яг энэ бүхэн дохоо хэсэг ингээд энэ газрууд бол ингээд бүгд нөгөө дандаа ингээд эзэнтэй болцсон. Тэгсэн ирнэ энэ дээр нөгөө ингээд хийж байгаа юм байхгүй дандаа ингээд сул жишээлбэл ингээд гашаалаад ингээд орхицоо. Одоо яг алим чавганы мод тарихт бол яг хамгийн юу нь яг ингээд нөгөө нар жиг тусах. Тэгээд ингээд яг ер нь энгэр ээвэр байх газар байх шаардлагатай байдаг. Тийм учраас бол яг энэ нөгөө ингээд газрын хэвлий гадархын хувьд бол энэ газар бол маш тийм тохиромжтой байсан учраас би энэ дээр бас ингээд материалаа бүрдүүлж өгчээсэн. За Сэргэлэнбаатарын гол зорилго бол энэ зарчмаараа явхад 2030 он гэхэд Доронтод бүрэн суурьшсан үр жимсээ яг өгч байгаа 5,000-аас доошгүй модтой цэцэрлэг бэлхэн болгоод аймагтаа хүлээлгэж өгнө гэсэн энэ зорилт. За энэ завсараа гэр хорооллын айлуудад бас тариалах суулгацуудыг яаж хангаж өгөх үү? За мөн байшинтай айлууд ямар хэлбэрээр энэ төсөлд хамрагдаж болох уу? Энэнийг бас тусдан шийдэх явдал юм аа. За эндээс харахад жишээ нь ганцхан энэ хүний жишгээс харахад тэр бүм модны хөтөлбөрт оруулж байгаа жинхэнэ иргэн хүний хувь нэмэр оролцоо харагдаж байгаа юм. 2020 онд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл гэж байдаг. Тэр төсөлд ерөөхдөө хэрлэн голын алим гээд төслөөрөө ерөөхдөө оролцоод нийтдээ ерөөхдөө 1-2 шатанд ерөөхдөө 20 эдэн төслөө, 2-р шатандаа 10 эдэн төсөлтэй. Тэгээд энэ чинь нөгөө анх удаа нөгөө эргэн төлөгдөг нөхцөлдгүйгээр тэгээд төсөл зарлагдсан. Тэр хүрээндээ ерөөхдөө 1-2 дугаар үеийнхээ сонгон шалгаруулалтыг болгоод энэ Доронт аймагтаа зарлагдаад тэгээд шалгарсан 3 төсөл нь болгоод Улаанбаатар хотод очиж нөгөө 21 аймаг 9 дүүргийн төслүүдтэй. Тэгээд газрын шалгараа. Тэгээд тэр төслөөрөө ерөөхдөө шалгарсан. За тэгээд нөгөө төсөл маань шалгараад нэгэнтээ нөгөө юу яаж юм бас нэг газар зайлшгүй шаардлагатай болоо. За тэгээд тухайд нөгөө аймгийн засаг дарга Батамсруу Доронт аймагт нөгөө шалгарсан төслүүдийн нөгөө өдөртөгчтэй уулзаад тухайн үеэрдээ болонгууд ерөөхдөө яг төсөл хэрэгжүүлэхэд хүндрэлтэй зүйлүүд юу байна вэ гэж санал солилцоо. Тэр санал солилцлынхаа хүрээнд ерөөхдөө булган сум нь санал тавиа. Тэгээд булган сумын хурлаар ерөөхдөө энд ингээд тий газар маань дэмжигдээ. Тэр нь бол хордон шуурхаа бас 5га гэсэн үү? Тий энд болонгууд ерөөхдөө 5га газар төлөвлөгдсөн. Тий. Тэгээ энэ хөрс болонгууд ерөөхдөө би энийг бол бас өөрөө нөгөө сар гаруй бас юу хөрснөөс нь дээж яваад ер нь энэ ухаан өгшин эхлээд нөгөө сумынхаа газар нутгийн хөлийн хязгаарыг бас тогтоогоо. Тэгээд яг энэ булган сумандаа нөгөө хөөцөлт чиглэлтэйгээр авах хөрснийхээ шинжилгээг өөрөө ерөөхдөө дээжүүдийг авч эхэлсэн. Тэгээд ерөөхдөө энэ яг энэ ухаан өгшөөний энэ хэсгээс 12 орчим дээж авсан. Тэгээд яг л энэ хэсэгт болонгууд яг нөгөө энэ жимсхний аж ахуй эрхлэхэд тохиромжтой хамгийн тийм яг нөгөө төвшөнд ашиглаж эхлэхээ одоо бэлтгэл мэтгэлээ хийж гэнэ үү? Яаж хасах уу, усжуулалтаа яаж хийх үү, тогоо яаж татах уу тийм ээ? Тэгээ ер нь бол одоо миний хувьд бол яг л нөгөө залуу хүний хувьд бол төсөл хэрэгжүүлэхэд бол шууд нөгөө тгээс эхэлж байгаа гараа бол тэгээд шууд нөгөө яг мөнгө боломжтой байсан бол энэ дээр бүх юмыг ингээл авторч тавиал өрдөө хашаагийн чигээл ингээл юуч яг төслийнхөө өрөөнд бол яг энэ газар дээр гаших 5га гашаага. За тэгээд мөн нөгөө яг мод үржүүлэх зориулагдсан стандартын нөгөө бүрэн устгаатай хүлэмж байдаг. Яг тэр хүлэмжээ үл яг ингээд авцсан байж байгаа. Яг өнөө намрын хувьд бол нөгөө яг миний төлөвлөж байгаа ажил бол одоо яг энэ дээр нөгөө хашааныхаа ажлыг одоо энэ 9 сарын дундуур хашаажуулалтын ажлыг эхэлнэ. За тэгээд 10 сард болонгууд 1-2 дугаар үеийн зурвас тариалалтаа бол хийн. За зурвас тариалт эхлээд нөгөө алим чавганы мод тарихад хамгийн гол үндэс нь үл ерөөхдөө бас хамгаалтын зурвас байх хэрэгтэй. Дараа нь болонгууд
юу услахааны асуудал байх хэрэгтэй. Дээрээс нь нөгөө энийгээ бас нэг харж хандж явах хүн байх хэрэгтэй. Энэ зүйл маань цогцоороо байж аж ахуй эрхлэх бас юу боломж нь бүрдэж байгаа. Нөгөө талаар хөдөө аж ахуй хүнсний зорилтыг хэрэгжүүлэх суурь бол нийгэм талаас олон нийт тэдний итгэл үнэмшил. За олон нийтийн оролцоо туршлага итгэл үнэмшил шингээгүй юм бол нийтийг хамарсан зорилтуудын хүрээнд амь ороход хэцүү. За үүний яг нөгөө нэг материалын суурь боломжийг өнөөхөл газар байгаа юм. Тэгэхээр газрын тухай хуулиндаа өөрчлөлт оруулах, ялангуяа хүнсний үйлдвэрлэлийг дэмжсэн тодорхой зөв заалтуудыг оруулж өгөх цаг болсон байна. Сайлаа бол тэгэхээр саваа бол гэсэн үг бий. Ингээл энэ чинь нутагчсан сортын ерөөхдөө алим чугны мод ингээд гарах их суурь нь тавьж байгаа байхгүй. Тэгээд энэ моднууд чинь ерөөхдөө 3 жилийн дараанаас эхлээд ингээд жимсээ өгч эхэлнэ. Тэгээд одоо эндээсээ дахиад нөгөө нэг эн чинь үл ингээд үндсэн цэцэрлэгийн их мод болж байгаа. Тэгээд энэ модноос ахуулаад ингээд энэ талбай чинь дахиад нөгөө үржүүлэх жижиг моднууд эндээсээ нөгөө мөчрийн залгаа хийж үржүүлэх хийж их моднууд даасаа ингээд салааж яваад дахиад энд ерөөхдөө нэг энэ 2030 он гэхэд энд нэг юм 5000 суулгацтай тийм алим чугны тийм юм цэцэрлэг ер нь байгуулах гэдэг. Гол нь нөгөө нэг мод тарих чинь ер нь нэг 3 зүйлийг л зохицох хэрэгтэй байж байгаа. Нэгдүгээрт нэм хашаа буюу хамгаалтыг аягуулсаа хийх хэрэгтэй. Хоёрдугаар тулангууд ус буюу нөгөө нэг байнгын услахааны систем буюу ходог байх хэрэгтэй. Гуравдугаарт нь энийг бас нөгөө харж хандах хамгаалах тийм хүн байх хэрэгтэй. Тэгжээж энэ мод чинь зохицоор ургана. Тэгэхгүй манайхан бол нөгөө мод тарихтаа эсвэл зүгээр нэг хашаажуулаад суулгаад орчихдог. Тэрийг хязгаарч нэг давтамжтай усалдгуу тэгээд нөгөө нэг тэрийг арчилдгуу учраас нөгөө мод нь ургадаг. Мод тийм булчлах ажлыг л ерөөхдөө хийгээд байгаа. Тийм. Тэгээ ер нь одоо хэдэн сарын хугацаанд энэ суулгалт хийх хэрэгтэй байна. Амар. Ер нь яг энэ суулгацыг нэг 2 удаа жилд 2 удаа л хийж байгаа. Яг одоо энэ хөрснөө шилжүүлэн суулгах тохиолдолд 2 удаа хийж байгаа. Хавар намар. Яг хөө ингээд зориултаар ингээд үржүүлгийн газар бас ингээд бортоглоод ингээд хийчдэг. Тэрийг л ямар ч үйлрэл тарьж болно. Тэгэхдээ өвдөөс босолт үйлрэл, хавар намар зуны үйлрэл ингээд тогтмол тарих боломжтой байдаг. За Сэргэлэнбаатар энэ хугацаанд стартапын хүрээнд зарлагдсан хэрлэн голын алим төсөл шалгараад тэр дэмжлэгээрээ 5 газар хашиж жимсний талбайхаа хамгаалах зурвасыг ямарч байсан хийж амжуулаад байгаамаа. За ер нь бол одоо яг энэ талбайд болонгууд 2030 он гэхэд 5000 суулгацтай одоо эхнээсээ эхлээд үр жимсээ өгөөд эхэлсэн тийм алим чугны мод нэг цэцэрлэг бий болох юм. Энийний үндэс суурь буюу өнөөдөр энэ зурус хамгаалалт буюу зурус тариалтыг маань эхэлж байна. Энд бол одоо яг нэг 1000 ширхэг улаангаар тарьж байна. Мөн эхний ээлжинд буюу их модуудаа буюу нэг 100 ширхэг алим чугны модоо тариалж байгаа. Тэгээд ер нь нэг 2023 он 24 он ингээд жил дараалан энэ талбайд ер нь багадаа нэг 1000-аас 2000 суулгац ингээд суулгахад 2030 он гэхэд энэ талбайд 5000 суулгацтай алим чугны тийм их цэцэрлэг жимсээ өгөөд эхэлсэн их цэцэрлэг бий болно. Тэрнээс гадна зөвхөн алим чугны модноос гадна энд нөгөө зурус хамгаалалт буюу нөгөө хамгаалах зурус ингээд хамгийн багадаа 15-аас 20 мянган тийм дагалдах тийм экосистем тарих тийм суулгацууд бас бий болно. Тэр нь нөгөө нэг ботлог болон ботлог жимсний мод, за тэгээд мөчрлөг мод, модлог мод гэсэн ийм ерөнхийдөө 3 төрлөөр ингээд явагдаад ерөнхийдөө энд нэг 5000 тэр модны хажууд дахиад 15-аас 20 мянган тийм ингээд суулгац тариалагдсан тийм төгөл бий болохоор бол ерөнхийдөө төлөвлөгдөд ажиллаад өнөөдөр бас мөн эхний ингээд ажил маань ингээд хийгдэж явж байна. За энэ хугацаанд түүний хоримтлуулсан мэдлэг, үнэт зүйл, стандартыг түгээгээд жимсний хэрэглээний томхон суурийг эзэлдэг алим чугны нутагсан аж ахуйг бий болгоод өрхийн орлого үйлдвэрлэл, экспортын их үүсвэрийг нэмэгдүүлэх эхлэл болгоод өргөжүүлэх нь чухлаа гэж ингэж бодогдож байгаамаа.
За яагаад эхлэл вэ гэж хэлээд байна вэ гэхдээ зэрэг дахиж давтаж хэлэхэд өдөө аж ахуйн хамгийн тааламжтай дорнот нутагт ялангуяа жимсний мод, жимсний үйлдвэрлэлийн сайн жишг өнөө хүртэл бас бий болж чадаагүй байгаа. Тийм учраас мөнийг яаралтай бодит ажил хэрэгт болгох шаардлагатай байна гэдэг нь бараг эхлэл гэсэн үг юм аа. Бас би дотроо чамаар бахархаад явж байна. Нөгөө талдаа аливаа юм бас нэг шинжлэх ухаанч хэрэг бастай тийм. Тэгэхээр чамаа би бас нөгөө сүүлийн бас 5-6 жил яг энийг судлаад өөрөө уншаад мэдээ таниад тийм ээ. Хүсэл зоригоор ингээд сонирхлоороо судалж мэдээд мэдснийгаа бас ажил хэрэг болгох гэж зорж байгаагийн хувьд бол бас зүг байна л гэж харж байна. Тэгээд ер нь цаашдаа яг энэ чиглэлээр ер нь сурыг мэдээ гэсэн мэрэгжил дэвшлүүлэх гэдэг юм уу тийм бодол санаа юм. Тий, ер нь яг хуу миний хувьд бол нөгөө нэг яг л өөрийнхөө хоббигоороо тэгэл яг одоо ер нь яг нэг алим цугтай холбоотой ямар л ном сэтгүүл юу байна вэ тэрийг л яг ингээ өөртөө ингээл цуглуулаад гарын авлага болгоод л байна. Тэгээд хэдий тэгжэл гач гэсэн нөгөө нэг бас заавал тэр талаар ингээ мэрэгших бас юу бол бас зайлшгүй бас гарддаг юм. Хэдий нөгөө ном тохиомлыг судлаад тэгээд байгаа гэж байгаа яг нөгөө практик дээр тэр багшаар заалгаад тэр үйл хэргийг ингээ гардаж бас сурахгүй бас тийм зарим тохиолдлууд яг над дээр яг тэр тулгарч байгаа асуудал яг нь үржүүлгийн асуудал дээр байгаад байгаа. Үржүүлгийг бол яг ерөөхдөө нэг 2 цаг хугацаанд тэгээд хавар болон 100 хийгээд байгаа. Тэгэнгუთ яг нөгөө нэг энэ алюминий модыг ингээд юу яхахлаа нөгөө нэг яг тэр залгалтын технологи байна. Тэр технологи бол яг би нөгөө өөрөө ингээд нөгөө нэг тэр ном сэтгүүл ингээд яваал янз бүрийн сайтуудын бичлэгүүдийг үзээд ингээд залгалт хийгээд байна. Яг одоо яг биний залгаж байгаа бол нэг 70% залгаад байгаа байхгүй. Тэгэхээр яг тэрийг нөгөө нэг шинжлэх ухаанчаар нь гээд орчинд нь онцлог үндэстэй ингээд суралцчих юм бол ер нь Монгол улсад бол ер нь 95-аас дээш залгалт хийх боломжтой байдаг. Тэгэнгუთ яг бол чиний нөгөө өөрөө чинь бодож байгаа амбиц гэдэг юм уу алсын хараа бол их урт хугацаанд тийм. Тэгээд их том зорилго тавьсан байна л. Тэгэхээр энэ урт хугацаанд чиний одоо сурч мэдэх юм бол мэдээж тасралтгүй явна. Тэгэхээр тэр бол их чухал бахаа л гэж ингэж бодож байгаа. Тэгээд яагаад ер нь яг энэ алюминий мод яг энэ чиглэл рүү ер нь өөрөө сонирхов. Мэдээж ногоо хүнсний ногоо байж болох байсан тий. Үр тариа байж болох байсан. Магадгүй малажгүй байж болох байсан. Гэхдээ яагаад алюминий мод гэж? Тий, ер нь яг нөгөө нэг манай Монгол Улсын хүрээлэн шинжлэх ухааны хүрээлэнгийн академийн үндслээр үл ер нь манай нэг Монгол Улсын 6 аймагт яг энэ нөгөө нэг яс тулан үр жимсийг тарахад хамгийн тохиромжтой бүс нутаг гэж үздэг юм байлээ. Тэрний яг нэг нь болонгууд манай Дорнот аймаг байгаа. Тэглээд хоёрдугаар толонгууд яг энэ нөгөө нэг алим чавганы станцыг 1960 онд байгуулж байхдаа бас яг л тэр ингээ бодож харсан. Яг энэ нөгөө зах зээлийн нийгэмд ингээд яагаад тий авчилж чадаагүй боловч одоо яг энийг бас тэр бүс нутагт нь тэртээ бүс нутаг нь тодорхойлогдоод ингээд гараад ирсэн ургах боломжтой гэдэг нь ингээд шинжлэх ухаанаар ингээд нотлогдсон газар байхад энэ бүс нутаг яагаад бас байж болохгүй гэдгийг л анх би өөрөө тээсэн. Тэгээд энэ ер нь бол ингээд тасралтгүй орчаал ер нь 5 жил тариал судлаад туршаад ер нь явж байна да. За амжилт хүсье. Тэгээд энэ бол нэг улирлын асуудал шүү дээ. Тий. Нэг хэсэг одоо урт хугацааны асуудал. Тэгээ эцсийн бүлэгт энэ үр жимсээ өгнө гэдэг бол бусад хүмүүст үлгэр дуурайл болох. Ер нь өнөөдөр тариад маргааш үр дүнгийн үзэхээс илүү урт хугацаанд үр хөвгт хэдэн үеэрээ одоо энэ чиний тарьсан модны үр жимсийг хүртэж тий Дорнот нутаг цаашлаад Монгол улс илүү одоо энэ жимсний мод энэ чиглэлээр үржүүлдэг юм залуучууд хүмүүсийн тоо нэмэгдэх байхаа гэж ингэж харж байна. Тэгээ сайхан буянтай үйл хийж байгаа юм байна. Дээрээс нь нөгөө талаасаа их өгөөчтэй үйл ажиллагаа гэж ингэж бодож байна. Тэгээд амжилт хүсье. Баярлалаа. За Сэргэлэнбаатарын бас нэг сургамж гэвэл өөрөө төрийн албан хаагч. Дээр нь бүх зүйлийг тгээс эхэлсэн. Төрийн албан хаагч хүнд өөр юу ах вэ? За энэ бол бас боломж. Өөрөөр хэлбэл ийм боломж хаач байдаг байна. За бэрхшээл гэдэг бол зөвхөн шалтгаан юм а гэдэг нь эндээс харагдаад байгаа юм. За тэгэхээр шаргуу зүтгэлтэй ямар ч хүн хашаанда мод тариа зогсохгүй шин төрөл жимсний шин сортыг бий болгож жимсний ажлыг өгжүүлэх чиглэлд тодорхой хувь нэмэр оруулж чадна гэдгийг баталж өгч байгаа юм.
Яг төрийн авах гэдэг нь яг тодорхой хэмжээний цагтай байдаг бол яг хувийн ажил бол яг өөрийнхөө хүссэн цагтаа хийх боломж нь байдаг. Тийм учраас би бас яг өөрийнхөө сонирхол хоббидоо чиглэгдээд гэдэг ер нь яг Монгол орны цагуурын нөхцөл ерөөхдөө яг энэ мод тарих нөхцөлд ерөөхдөө нэг жилийн 3 улирал байна л да. Тэрний ер нь бол хавар намарт нь бол ерөөхдөө яг мод тарьж суулгацсан бас яг идэвхтэй үе нь байдаг. Зун бол яг гол тухайн суулгацаа бол яг арчлах тордох үе нь байдаг учраас хавар намартаа бол ер нь яг ажлынхаа амралтын өдрүүдээр болон ер нь өглөө нь ажилд эхлэхээс өмнө 5-аас 6 цагт босоод аж ахуйгаа эрхэлдэг ч юм уу орой үйл ажлын цаг тараад нэг 10-11 цаг хүртэлх хугацаанд бол яг энэ өөрийнхөө бас энэ хоббиг хөгжүүлэх ажлаа хийгээд явж байна. За хүн болгон өнөөдөр хөгжил ярьдаг болсон. Хөгжил ярихаас өөр арга байхгүй. Хөгжлийг тодорхой төлөвлөлттэй судалгаатай бодит туршилт шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хийхгүй бол хөгжил цаасан дээр үлддэг. Хос яриа болоод өнгөрдөг ийм одоо зүй тогтол юм аа. Тэгээ бидний зүгээс баялаг бүтээж байгаа, үйлдвэрлэл эрхэлж байгаа, аливаа нэг үйл ажиллагааг зориг гаргаад, эрсдэл гаргаад хийгээд цаг хугацааг туулаад бодиттой үр дүнд хүрчихсэн жишг болсон ийм одоо бүтээн байгуулалт ийм үйл ажиллагааг бусдад нь сурчлах, бусдад нь таниулах, бусдад нь санаа өгөх зорилгоор жишг бүтээгч гэсэн энэхүү цуврал одоо контентыг бэлдэж гаргаж байгаамаа. Энэхүү контентын үр дүнд жимс ногоо, мал аж ахуй, газар тариалан бусад бүх үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулъя гэж бодож байгаа, санаж байгаа хүн болгон тэр бодитоор үр дүнгийн үзчихсэн, бодитоор эрсдлийн туулаад гарсан, бодитоор ямар бэрхшээл тулгарддаг, ямар амжилтанд хүрэж болдог вэ гэдгийг үзсэн хүмүүсээс нь санаа авах, шийдэл авах, сэтэл авах ийм зорилготой контент юм. За өнөөдрийн хувьд бид Доронтой аймгийн нутаг дэвсгэр дээр алюминий мод үржүүлэх, алюминий модыг бойжуулах чиглэлээр бас санаачлагтай ажиллаж байгаа Сэргэлэнбаатар гэмэх залууг онцолж байгаа. За энэ залуугийн хувьд бол хэдийгээр мэрэгжлийн бас боловч сүүлийн 6-7 жил яг энэ чиглэлээр хүсэл зориг, цаг хугацаа бүх зүйлээ зарцуулаад судалгаа шинжилгээ хийгээд бодитоор одоо бас газраа бэлтгээд алюминий моднуудаа ингээд тариа явж байгаа ийм залуу байна. Тэгээд би энэ дээр нэг зүйлийг бас их онцлоё гэж бодож байна. Тэр бум мод тарих тухай Монгол Улсын ерөнхийлөгчийн уриалга зорилт байж байна. Монголчууд тэр аяараа бүгдээрээ нийтээр мод тарих үйл хэрэгт гар бие оролцож байгаа энэ цаг үед би Сэргэлэнбаатарын энэ санаачлагыг бол онцгойлон энэ контентынхаа ээлжид одоо дугаараар онцолж байгаамаа. Яагаад ингэж онцлохын учир шалтгаан нь юу вэ гэвэл Сэргэлэнбаатар гэдэг энэ залуугийн энэ тарьж байгаа алюминий модны төсөл бол энэ тэр бум модтой уялдуулан авч үзэхээс арга байхгүй. Яагаад гэвэл бид зүгээр мод тарих биш. Мод тарихын ач холбогдлоос гадна мод тариад эдийн засгийн үр өгөөж хүртэх ийм боломж болцоо байна гэдгийг харуулж байгаа ийм төсөл учраас онцолж байгаамаа. Тэгээ та бүхэн мод тарих, тэр бум мод тарих энэ давлгаа, энэ одоо зорилтын хүрээнд жимсний мод тарих, жимсний мод тариад тэндээсээ өгөөж хүртэж эдийн засгийн орлогоо нэмэгдүүлэх ийм боломж олцоо байгааг та бүхэнд ойлгуулъя, харуулъя гэж бодож энэхүү контентыг бэлтлээ. Баярлалаа та бүхэнд. За Сэргэлэнбаатарын төсөл дээр хэлсэн стартапаас гадна бас саяхан болж өнгөрсөн шинэ сэргэлт 2022 гэсэн төслийн уралдаанд шалгарснаас гадна за иргэдийн инновацийн санаачлагыг дэмжих төслийн 1-р шатанд бас шалгараад байна. За бид өөртөө боломжийг тэр болгон ашиглаж чадахгүй байна л гэж харагдаад байгаа юм. За жимсгийн аж ахуй за боловсруулах үйлдвэрийг дэмжиж бас иргэдэд ядуурлаас гаргасан амжиргааны орлогоор дэмжсэн улс орон цөөнгүй байдаг. Бүр цөлдсөн нутгийг ногооруулад жимсний аж ахуй хөгжүүлсэн улс орнууд байж байна. За жимсгийн аж ахуй бол өрхийн орлого, амжиргааны түвшинг дээшлүүлэх,
дээр нь байгаль орчноос сэргээх уур амьсгалын доройтлыг хязгаарлах нэг бодиттой боломж гэж ингэж харагдаж байгаа юм аа. Тэгээд ер нь бол яг нөгөө мод суулгацыг гадны орноос импортлж оруулна гэдэг чинь бас яг өөрөө тухайн газар дээр нь очиж модных нь нөгөө хэв шинж биологийн бүтцийг нь за тэгээд стандартад нийцэж гэнэ үү гэдгийг нь бас шаардлагын тэр үзэж харж авахгүй бол бас шууд тэндээс инхлээр стандартад нийцэхгүй бас тийм мод суулгацууд ирэх тохиолдол байдаг. Бас амьдрах чадвар бас муутай модууд бас ирэх тохиолдлууд бол бас байдаг. Ер нь яг Монгол улсад бол алим чавны модны стандарт гэдэг 2013 МНС 62 гэсэн стандарт байдаг. Тэр стандартынхаа хүрээнд бол алимны титэмхэн хөгжил нь ямар байх хэвтэй, голч нь ямар байх хэвтэй, үндснийхэн хөгжил нь ямар байх хэвтэй тэр бүгдийг нарийн ер нь гэдэг ингээд заагаад өгсөн байдаг. Тэрнийхээ дагуу аль болох нөгөө нэг иргэдтэй тэртээ тэргүй хүн нөгөө нэг мод тарьж байгаа юм чинь бас тэрийг ургуулж үр жимсийг нь хүртэх ёстой. Тэгэхээр аль болох тэр стандарт шаардлагад нийцсэн тийм алим жимсний суулгах сэдвийг үлэр нь оруулж ирэхийг зорддог. Одоо бол яг тэр 2018 оноос хойш эхлүүлж орж ирсэн суулгацууд надаас авсан иргэд маань эхнээсээ эхлээд үр жимсээ бол бас аваад хүртэж эхэлж байгаа. Тэгээд энэ бас миний бас нэг ингээд цаашдаа зорж байгаа зорилгын маань бас нэг өчүүхэн хэсэг нь бас ингээд явж байна гэж хэлж болно. За тэгээ ер нь бол миний хувьд бол бас нэг 2030 он хүртэлх хугацаанд Дорнот аймагта бас нэг энэ нутагшин сортын алим чавганы тийм их цэцэрлэгийг байгуулъя гэж зорж байгаа. Ер нь тэгээд төслөө бол гарцсан. За зураг төсөө бол хийлэгдсэн байж байгаа. Ингээд 2030 он гэхэд Дорнот аймагт бол яг ингээд нутагшин сортын алим чавганы модыг бол ингээд бас гарганаа гэсэн тийм зорилт тавиад ажиллаж байна да. За мод үржүүлэг жимсний аж ахуй бол мэдээж шинжлэх ухаан, дадлага, шийдлийн хослол байж цаашаа явдаг. Ингээ хараад байхад мэрэгжлээс илүү сэтгэл шингэсэн ажил гэдэг нь бас харагдаад байгаа юм. За Сэргэлэнбаатараас нэгэнтээ асуусан юм аа. Ер нь манайд ингээд модны аж ахуй байна. Мэргэжлийн хүмүүс нь байна. Тэгээд яагаад энэ мэт нэг тийм жижиг сажиг юмыг тооцдгүй юм бэ? Яагаад ядаад ингээд мод авч байгаа хүндээ ингэдэг тэгдэг гэж тодорхой хэлээд өгчдгүй юм бэ? Мэргэжлийн хүмүүс тариулсан хэрнээ хожиртай газар сонгоод мод тарьчихсан, моднууд нь өгчихсэн. Яагаад ингэ тийм болоо гэсэн Сэргэлэнбаатар ганцхан үг хэлсэн. Сэтгэл дутснаас л гэж хариулсан. Нэрээ одоо ингээд бүх юм сэтгэл дутаад байгаа нь харагдаад байгаа юм. Энэ долонгууд ерөөдөө нэг яг 50000 модтой тийм их цэцэрлэгийг байгуулъя л гэж байгаа. Тэгээд их цэцэрлэгийнхээ хажуугаар яг нөгөө нэг жижиг нөгөө нэг үржүүлгийн суулгацуудын нөгөө үржүүлгийн талбай бол байна. Тэгэхдээ яг энэ талбай дээр 50000 мод нь сайхан ургацсан. Тэгээд эхнээсээ эхлээд үр жимсээ өгөөд эхэлсэн тийм талбайг л Дорнот аймагт жишээ болгож залуу хүн бас яаж бас нэг энийг бас нэг хөдөлмөрлөж ингэж бий болгож болдгийг ингэж бас харуулъя л гэж зорж байгаа. Тэр хүмүүс хүнсний хувьсгалын хүрээнд ялангуяа жимсний аж ахуйг богино хугацаанд бие даасан салбар болгохын төлөө олон нийтийн оролцоо ихтгэл үнэмшлийг хангасан сайн жишгийг түгээе гэдэг санааг энэ дээр хэлээд байгаа юм. Тэгэхээр цаашид бид жимс тариад мод тариад зогсохгүй жимсээ боловсруулах, за эко бүтээгдэхүүн үйлдвэрлэх ийм салбар руугаа шилжиж орох бодиттой ажлыг эхлүүлэх цаг болсон байна. Эцсийн эцэст энэ бүхнийг дүгнээд хэлэхэд за хөгжил гэдэг бол ямар нэгэн үр дүн гэхээс шинэ хандлага бүтээдэг. За цаашдаа хамтдаа өсөж хөгждөг тасралтгүй ийм үйл явцал гэж харагдаад байгаа юм.